Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Бүгдээрээ орондоо ороод намайг хүлээж байсан гэдэгт итгэлтэй байна. Ингээд бүгдээрээ хамтдаа Мэлмүн багшаа үлгэр яриад өгөөч нэвтрүүлгийнхээ шинэхэн дугаарыг хүлээж авч үзцгээе. Өнөөдөр ямар сонирхолтой үлгэр ярьж өгөх бол? Хар хэрэ могойн үлгэр. Эртээ урдын цагт нэгэн модонд ирэм хос хоёр хар хэрэ амьдран суудаг байжээ. Тэднээс өндөг гарах болгонд нь модны хонглоос нэгэн хар могой гарч ирээд өндгийг нь хав гээд идчихдэг байв. Хөөх багшаа яаж байгаа юм бэ? Үрийн хагцал зовлонд учирсан хоёр хар хэрэ цөөвөр чононд ирж өгүүлрэн. Журамт нөхөр минь ээ, биднээс үр хүүхэд төрмөгц модны хонглоос нэгэн хар хэрэ могой гарч ирээд идчихдэг боллоо. Энэ аюул гамшигаас гарах арга зам байна уу? Гэж эр хар хэрэ хэлэхэд им хар хэрэ ер нь могойтой газар амьдрах хинт ч аимшигтай, тэр дундаа энэ мөн нүгэлт могойтой амьдрах шиг аюул алгаа гэхэд цөөвөр чон. Энэ нь ч зовхон байхгүй штэ. Түүнийг үгүй хийхэд их амархан. Харин тэгтээ нарийн арга болох хэрэгтэй дээ гэж гин. Хөөх багшаа ямар нарийн арга болох юм бол? Харин л дээ. Одоо хамтдаа харцгаая. Аргаар дийлэх дайснаа зэвсгээр дайлах таагүй гэсэн сургаал байдгийм. Тэгэхээр та нар эндээс хот руу явж аль нэг хаад ноёдын авгаа хүүхнүүдийнх нь алт эрдний эрхийг сэмхэн авч зүгтаад тэр муу могойн нүхний амсар дээр авчирч хайсгаа. Та нарыг мөрдөн хөөсөн хүмүүс тэнд ирж тэр могойг алаад өгнө гэж гин. Ингэж хэлэнгүүт нь хоёр хэрэ тэр дороо хотын зүг нисэж явтал хотын ойролцоох нэгэн голд хааны хатан усанд орж байгаа нь харагджээ. Хөөх тийм үү агшаа? Одоо тэгвэл яан гэсэн үг үү? Тэр хааны хатны үнтэй цайтай эмийг нь аваад модны ороолын хонголт хийн гэсэн үг үү? Чи их зөв ойлгосон байх шүү. За цаашаа сонсё агшаа. Би өөрөө ингээд төсөөлөд яг юу олох гэж байгаа бол доо гэж бодоод бүр доглоод байдаг болчихжээ. Учи ёстой мундаг наадах ч л минийхөө үлгэр сонсохын давуу тал шүү дээ. Тийм үү агшаа? Тэгвэл би зөндөө олон үлгэр сонсох хэрэгтэй юм байна да. За цаашаа сонсцгоё. Хатны хоргой торгон хувцас алт эрдний чимэг зүйлт нь эргийн нэгэн чулуун дээр хэвтэж байна гин. Хар хэрээд тэдний дундаас нэгэн алтан гинж аваад үүрнийхээ зүг нисжээ. Хатны бие хамгаалагчид хайх хэрэг гарч мод шийдэн барьсаар хойноос нь илтэж хөөж гарчээ. Хар хэрэ бараа тасрахгүй өмнөхөн явсаар алтан гинжийг могойн нүхэн дээр авчирч хайж гин. Хааных хамгаалагчид орилдон гүйлцээр гинжээ авах гэтэл урдаас нь нөгөө хар могой толгоогоо цогнойлгон босож ирэв. Хааны хамгаалагчид түүнийг шийдмээр цохиж орхиод алтан гинжээ авч буцжээ. Дайснаа даруулж авсан хар хэрээд түүнээс хойш өр хүүхдээ идүүлэх аюулгүй уг модондоо амар жимэр жаргалтай аж төрөн амьдрах болсон юмсанжээ. Аргаар явбал хүчин хэрэглэх ёсгүй гихч энэ болоо. Хөөх багшаа ямар мундаг юм бэ? Тэгэхээр цөөвөр чон ахын зөвлснөөр хоёр хар хэрээ маань үр хүүхдүүдэд хамгаалж ахиж өндгөө идүүлэхгүй байхын тулд хааны хатны алт эрдэнсийг хулгайлаад өөрсдийнхөө занал дайсны модны буюу юу л модны орол модны тий хонгол агшаа модны хонголд тавьсан гэсэн үг үү? Яг зөв. Тэгээд ингэснээр хааны хамгаалагчид хатны эрдэнсийг авчрах гээд могойг алцгаж байгаа юм чинь манай хоёр хар хэрэ үүнээс хойш жаргалтай амьдарч байна гэхээр манай хоёр хар хэрэ өөрсдөө нэг ёсондоо маш арга ухаан сийлж занал дайснаа дарж авсан гэсэн үг юм байна тийм ээ агшаа? Тэглгүй яах вэ? Тэгэхээр эндээс юг ойлгож болох нь вэ гэх юм бол арга ухаан сийлэх нь учир зүггүй альва зүйлд гар хөдөлгөх зодолдох те эндээс хамаагүй илүү байх нь шүү гэдгийг илтгэж байгаа байх нь шүү дээ.
Тийм байна аа багшаа. Тэгвэл багшаа би нэг юм асуучих уу? За тэг. Ингээл заримдаа манай ангийн охтууд намайг дээлдэг байхгүй. Миний хувцаснаас чангаагаал намайг бүдүүн гээл дэлдэн гээл гэдэг байхгүй юу? За. Тэгэхээр нь миний дургу хүрээд шууд цохиод авдаг юм а. Тэгэхээр дараа нь багш миний буруу гэдгийг ойлгохгүй намайг л загнаад үйдэг л да арай зодохгүй л дээ. Тэгэхээр яах ёстой байх нь вэ? Тэгэхээр багшаа би ингэж байснаас арга ухаан сийлэх ёстой байсан байх нь байна тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Нэг ёсондоо би гар төрүүлж хөдөлгөөд байгаа учраас миний буруу юм шиг харагдаад байна гэсэн үг үү зөв үү багшаа? Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр альва зүйлд гар хөдлөхөөсөө илүү ухаан сийлэх нь хэд дахин илүү мэрэгэн цэцэн байх нь шүү дээ. Тийм байна аа багшаа би ёстой зөв юм ойлголоо. Ёстой гоё үлгэр сурлаа багшаа. Маш их баярлалаа. За чамд ч ихсэн баярлалаа. Чи үнэхээр сайн ойлгосон учраас үлгэрийг ийм сайхан задлж чадсан байна шүү дээ. Тийм байна аа багшаа. Та нар ч ихсэн хүүхдүүдэд юу ойлгосон талаараа бичээрэй. Дараачихаа үлгэрээр юу сурах бол гэж бодхоос дахиад догдлоод авах юм аа. За миний нойрч хурж байна. Унтъя да багшаа. За тэгье хүүхдүүдээ сайхан амарцгаагаарай. Сайхан амраарай хүүхдүүдээ.